traditional knowledge associated with ethno-veterinary practice. Малын ямар ч юм малдаа хорог. Энийг бол одоо сэтгэл дүүрэн хэлнэ. Нэгдүгээр, хоёрдугаар гэх юм бол одоо Монгол адуу гэдэг юмыг л одоо Монгол иргэншил, Монгол адуу гэдэг юмыг л одоо битээ балалчгаасаа билээ гэж бодож байна. Тэгээ өөрийнхөө хийж ирснийг бол одоо нуух юм алга. Тэгээ энэ том газруудад одоо энэ малын юм малдаа муу байхгүй шүү гэдгийг л одоо харин сэтгэл дүүрэн тэрийч одоо хэлэлгүй яах. Хэлэх газар байвал одоо дүүрэн хэлнэ те. Энэ мал ангаах үндсэн чиглэлээр нь тийм ээ. Одоо ингээд ангаад ямчилж хасад одоо ятгах энэ юмыг одоо бүртгүүлэхэд бол надад одоо татгалзах юм алгаа. Энд бол одоо дэмжинэ. Дээхэн үед чинь хотгогүй хүн гэж явсангүй штэ. Хамгийн наад зах нь хасуурын хотготой. Тэгээ ингээ мориунаад ингээ давхиж явтал юм дайраад он гачиж байгаа. Одоо энэ газрын гүйдэл гэж юм байдаг да. Ингээд очоод өгнө. Үгүй чинь хотго байхгүй хүн чинь яах юм? Хасуурын хотгоо гаргаж ирээд хоёр чихийн нэмнээд цусыг гаргачихж байгаа. Тэгээ ингээ хажууд нь суугаад өдөрт босоод ирж байгаа шүү. Гин ч одоо бас нэг ангаах ухаан битээ тийм. Энэ шатчил өнтөг. Таныг зөвшөөрөөд ярилцлага өгсөн надад бодол ярьсан алга надад татгалзаад төтгөлж юм байхгүй. Харин миний ярьсныг түмэнд түгээ та нарт баярлалаа. Тийм л байна та. Арилцсан биш ч. Наад багс. За би өнөөдөр 8 жил эцгээ. Зарим нь малуулж, зарим дүүсүрэн гар явдаг. Би энэ өөрийнхөө хүүхэд болон нутаг орны энэ малчин залуу хүүхдүүдэд энэ мэдснийг ойлгог, вайгаг, хэрэг болгоог энэ заахыг сурахыг хичээдэг. Ойрхон хүүхдүүд тэгээд манай ханд хасгадаг, эмчилдэг хүүхдүүд мэт гарч байна. Мадаа сайхан малж байна. Манай сумын хүүхдүүд зарим нь. Энийг нэгэд боломжлаад яагаад явахд гэмгүй юм да. Ангаахтайгаа хослуулаад юуны өмнө өөрснөө уламжлалт аргаа. Тэгээ малаа зүг мал юм. Малчин бит хүнд хэрэгтэй болоод байна шүү дээ. Мэдэж ойлгож авсан хүнд надаас чадахын би чадахыгаа хэлээд хөд татгалзах юмгүй ойлгож авсан хүүхэд багсвал усууд баярлнаа гэдгийг илэрхийлж. Дараас нь. Гэтэл зөвшөөрөл яхад энэ ч одоо бидний амьдрал юм шүү дээ одоо. Энийг нуугаад байвал хажуу талын маань малчин хүн малаа дуусгана гэдэг. Тэ. Тэгэхээр чин бид нар чин хажуунаас за би тэгээ эмчилчихээс танах яаж гэнэ үгэл тэгээ эмчилгээгээ зааж өгнө. Тэгэхгүй л ер нь ямар ч өв тэгж байх хамтаа. Нэгнээс юм нуугаад би л тэгж л бодож байгаа гэхдээ. Энэ олон оронд чин ганцхан манайхан шиг юм орон байдгүй байд мал онортой. Өвгдөөч ер нь тиймэрхүү утгаараа би үл их л хөөрөд байдсан шүү дээ. Одоо гадаадууд таниулах талаас ахуулаад. Би өөрөө энэ улс чинь зөндөө заадаг шүү дээ. Говьтай газ ирсэн улсын төр чинь одоо тэгээд мадаас мармад авсан улсын төр чинь тэгээд нэг 2 жил яваад ирнэ. Тэгээд л жаад би очиж хадгалж чадахгүй тэгээд хоол газар ирдэ хэдий. Тэрнээс баха юм асуугаад л явдаг тэгээд хатгсан байсан тэгээд ярьдаг юм аа. Жишээ нь л дээ. Ингэнтэд би ярьдаг юм чи. Тэмэл тохиолдож байгаа тэр одоо миний мэдээс тэр жацаг яраас авахгүй ингэж өөрөөр нь эмчилдэг. Энэ аргааг бол одоо манай монголчууд бүгдээр л хэрэгжилж ирсэн. Энэ бол би Баттай одоо 20 30 жил юм маллахад аав ээж минь байхад бас ярьдаг л байсан. Энэ бол дээр үеэс ингэж аргаахж явжсэн.
Эдээ. Тий. Энэ бол одоо баталгаатай юу л хийж чадна. Энийг бол одоо гэж ярихад надад олон нийтэд татгалзах зүйл бол надаас нууж авах юм бол байхгүй. Яг л одоо байд үнэн бодсон юм л юм байна. Тий. Гоё юуг татгалзах зүйл байх вэ? Хүмүүс одоо бас эртээр үесэл одоо хэлж ярьж аав ээж маань сургаж ирсэн болохоор тий. Гэхдээ надаас одоо ингэ сайхан эргэж сурвалжилж байгаа та бүгд их баярлалаа шүү дээ. Тэгэхээр миний хэлж байгаа үг одоо яг хөтэ вич дутуухан бол мөхгүй хал бах. Тэгтээ өөрийн салсан бодсноо гайгуул та хэдтэй мэддэг чаддгаараа л ярьж хөөрлөө. Их баярлалаахан татгалзах зүйл байхгүй. Тий. Энэ худлаа урчлаа гэхгүй л үү тэр хамаач. Лаг зэрэг. Нутгийн дүүнэр зүүн гадны дотны шусууд дүүнэр шүү тэнгийн улсууд тэгээ одоо асууж лавтад би тэгмээд өөрхөн мэдгийг л хэлнэ дээ. Мэдхгүй юм одоо. Traditional knowledge associated with ethno-veterinary practice.